New York Times-ийн бестселлер Morgan Housel зохиолчийн бичсэн 2 дахь ном Same as Ever номны тухай өнөөдөр та бүхэндээ ярилцъя гэж бэлдлээ. За энэ ном нь ерөнхийдөө яаж хүмүүс бид нэр санхүүгийн амьдралдаа өөрийнхөө хувь хүний хөгжил, карьертай амжилттай байх вэ гэдэг нууцыг маш амархан ойлгомжтойгоор бичсэн тийм ном байгаа. Hi, хөрөн оруулагч, lifelong learner Тэмүүлэн байна. Хэрв та манай MoneyWise Master Channel-ыг subscribe хийгээрэй. Оронд нь та бүхэндээ би танд хэрэгтэй гоё контентуудыг бэлтгэх болно. За ингээд let's talk about money. За энэ номны гол агуулга нь ерөөсөө хүмүүс бидний амьдралдаа гаргадаг шийдвэр, карьертаа гаргадаг шийдвэр, санхүүгийн шийдвэр, хувь хүний хөгжлийн шийдвэрүүд зөвхөн амьдралаа зүгнэж болох юмыг таамаглаж гаргах бос харин хизээч өөрчлөгддөггүй байгалийн хуулинд тулгуурлан гаргах талаар бичсэн байдаг. За яг ингэж ярихаар бас ойлгомжгүй байж магадгүй. Та бүхэндээ би удахгүй тайлбарлах болно. За энэ номыг зохиолч маань 23 тийм жижигхэн богино өөртөө тохиолдсон болон бодит түүхүүдээр үндэслэн гоё тайлбарсан байдаг. Хүний шунал, тачаал тэрнээс гадна айдас, эмоцийг гоё ойлгомжтойгоор тайлбарж бичсэн байдаг. За дөрмийн дагуу би та бүхэндээ 23 богино бүлгээс өөртөө хэрэг болсон миний амьдралд юм авчирсан, надад маш сэтгэл хүлээсэн 5 бүлгийн тухай хамтаа ярилцуулна. Ингээд let's dive in. Надад сэтгэл хөдлөсөн эхний бүлэг нь болохоор хүлээлт болон бодит байдал. За аз жаргалтай байх эхний дүрм нь хүлээлт багтай байх гэж энэ бүлэг эхэлдэг. За та хэр аз жаргалтай байна, хэр сэтгэл хангалуун байна, хэр стресс багтай байна гэдэг нь таны ямарваа нэг юм дээр хэр хүлээлттэй байгаагаас шалтгаална гэж бичсэн байдаг. Ер нь бидний амьдрал сайжраад, юм хөгжөө, технологийн шинэ дэвшилтүүд гарч ирээд, шинжлэх ухаан хүний амирыг авраад ингээд бүх юм ингээд сайжраад ирэх тусам бидний аз жаргалтай байдал, бидний стрессгүй байдал яг тэр хэмжээгээр сайжраагүй байдаг. Зарим тохиолдолд аз жаргалтай байдалтай аз жаргалгүй болдог, мууддаг гэж бичсэн байдаг. За энэ тухай нэг гоё ишлэл татсан байдаг. За тэр нь юу гэхээр Францын шүүгч, улс төрч, философч Baron de Montesquieu гэж хүн 275 жилийн өмнө бичгтээ зөвхөн аз жаргалтай байх маш амархан. Гэхдээ бид нар бусдаас илүү аз жаргалтай байх гэд байдаг нь энэ маш хэцүү. Аз жаргалтай байхад хэцүү. За яагаад тэгэхээр бид нар бусдыг байгаагаас нь илүү аз жаргалтай хараад илүү аз жаргалтай гэж бодоод байдгаа гэж бичсэн байдаг. За тэгвэл яагаад ингэдгийг нэг гоё жишээгээр авч бичсэн байдаг. За 1950-ад онд Америкийн нэгэн дундаж гэрүүл нэг хаустай, 2 машинтай, нэг шинэ машинтай, нэг хуучин завгийн машинтай. За өнөөдөр нэг 3 хүүхэдтэй, нэг нохоотой. Тэгээд эхнэр нь ажил хийдгүү гэртээ ингээд суудаг. За аав хүүхдүүдээ хараа суудаг тий. За аав нь болонгууд ямар нэгэн ажил хийдэг. Тэгээд тэр бүх юма ганцхан хүний цалингаар ингээ болгоод идэг тийм golden үе байсан. Эдийн засгийн маш өндөр өсөлттэй. Манай Монголынхоор бол 2011-12 оны эдийн засгийн том үзүүлэлттэй бүүм болж исэн тийм үедээ харьцуулахаар тийм golden үе байсан гэж ярьдаг гэж номонд бичсэн байдаг. За тухайн үед тэгээд Америкийн нэг гэрүүлийн дундад цалин $29,000 байсан бол өнөө үед одоогийн амьдарч байгаа бидний үед бол Америкийн гэр бүлийн дундад цалин $70,000 болсон. Ер нь эрүүл мэндийн салбар хөгжсөн, технологийн салбар хөгжсөн. Ер нь амьдрал 1950 оныхоос хамаагүй ингээд дээрлээд эхэлсэн. Гэвч одоо амьдарч байгаа хүмүүсийн аз жаргалын индекс, аз жаргалтай байх тэр хүлээлт нь өөр байдаг. 1950 оныхоос доошоо байдаг. Тэгвэл яагаад тэгэд доошоо болсон юм бэ гэд судалгаа хийгээд үзэхэд одоо үед маш олон тэр бомтнон төрсөн, маш олон хүмүүс саятан болсон тэр бүгдийг хаана юу хийж гин, ямар хүн байна гэдгийг зүгээр ерөөсөө маш амархан сошиал медиа интернет ороод хараад ингээд олж мэддэг болсон учраас зохиолчийн яриад байгаа хүлээлт, бодит байдал хоёр хол зөрөөд байгаа учраас аз жаргалгүй байгаамаа гэдэг санаа гаргаж ирсэн байдаг. За тэгээд манай Монголын хувьд бол бас яг адилхан тийм дүр зураг ажиллагддаг. За 1990 оноос өмнө социализмын үед бүх юм гоё байсан, бүх юм эвцэгтэй байсан гэж ярьдаг боловч тухайн үед бол яг бүх юм адилхан байсан, бүхэн адилхан ажил хийдэг байсан, хүн нэг хайхтар хүнээс илүү гараад байдгүй тэгээд бүх айл яг адилхан машинтай, адилхан байрны амьдардаг, адилхан тавилгатай, адилхан байсан учраас өөр хүмүүсийг харж өөрсдөө харьцуулж амьдралаа ингээ харьцуулж үүсэх нь бага байсан учраас аз жаргалтай, стрессгүй арай дээр байсан болов одоо үеийг бодоход ерөнхийдөө аливаа юмнаас нэг хүлээлт үүсгэхэд хэрэггүй. Хэрв тэр хүлээлтэн чинь тэр ямар нэг юм хүрхгүй бол таны дараа нь урамчин хугарнаа. Ер нь хүлээлт бага байхад аз жаргалтай, ер нь стрессгүй амьдарч болдгиймаа гэсэн санааг энэ бүлэгтээ гаргаж ирсэн байдаг. За надад сэтгэл хөдлөсөн 2 дахь бүлэг нь юу гэхээр хамгийн сайн ярьдаг нь хождог. Монголчууд бид нар ярьдаг штэ. Чихэн дээр цэцэг ургуулна гэх тэгээд тэр нь ерөнхийдөө ямар хүнийг хэлдэг, худлаа ярьдаг хүнийг хэлдэг гэж
бий болгоод байгаа. Гэхдээ ерөөсө хамгийн сайн ярьдаг, хүний итгэл өмчлийг өөртөө татаж итгүүлж чаддаг хүнийг чихэн дээр цэцэг ургуулдаг хүн гэж хэлэх юм байна гэж би ойлгосон. За тэгээд яг энэ сэдвийг энэ бүлэгт хөндөж ярьсан байдаг. За хамгийн шилдэг санаа, хамгийн зөв санаа, хамгийн мэдээжийн санаа ялдаг. Хамгийн гол нь хамгийн сайн ярьдаг хүмүүс ялдаг юм а гэж номд бичсэн байдаг. За тэгээд чамд зөв хариулт байлаа гэж бодоход чи нэг их хол явахгүй. За чамд буруу хариулт байлаа гэд гоё ярьж чаддаг байх юм бол хэсэг хугацаанд хол явна. Тэ амжилттай байна. За чамд зөв хариулт, зөв санаа, тэгээд дээрэс нь гоё ярьж чаддаг байх юм бол чи ялна гэж бичсэн байдаг. За тэгээд зохиолч маань номдоо бичгтээ best story wins, энэ бол дандаа л ийм байсан. Тэгээд угаасаа цаашдаа ийм байх ч болно гэж бичсэн байдаг. За тэгээд үүнийг батлахын тулд гой жижигхэн сторинууд бичсэн байдаг. За тэгээд нэг таалагдсан story нь одоо юу гэхээр Yuval Noah Harari гэж хүний бичсэн 30 гаруй сая хувь борлогдсон Sapiens гэдэг одоо хүн төрлөختний түүх гэдэг ном байдаг. За би тэрийг бас номыг бас уншсан байгаа. За тэр ном бол маш сонирхолтой, маш гоё бичсэн, маш амархан бичсэн, хүнд ойлгомжтой. Тэгээд ерөөсөө нэг юм яг роман уншиж байгаа юм шиг тийм ингээд тавьж чадахгүй тэгээд тийм ном байсан. Тэр номны зохиолч хэлэхдээ юу гэж хэлсэн бэ гэхээр за энэ ном бол маш энгийн, ямар нэг юм шин юм тэгээд нээлт байхгүй. Зүгээр л би байгаа түүхийг аваад одоо ямар ч шин research, ямар шин судалгаа хийгээгүй зүгээр байж байгаа тийм архивт байж байгаа хүн төрөлхтний түүхүүдийг ингээд түүрлж амгуутал өөрөөр бичсэн. Өөрөөр хүүрнж өгүүлж өгсөн. Тэгж бичсэн учраас амжилттай болсон юм болов уу гэж хэлсэн байдаг. За тэгээд манай зохиолч маань бичгтээ бол яг л ерөөсөө л энэ юм шүү. Бага имийг арай өөрөөр ярьж чаддаг, арай өөрөөр хүн төрүүлж чаддаг, хүний анхаарлыг татаж чаддаг хүн л цаашаа явдаг юм а гэсэн санаа. За тэрнээс гадна бас нэг жишээ Титаник хөлгөө онгоцны ослын тухай жишээ авсан байдаг. За Титаник хөлгөө онгоц осолдоход за 1500 орчим хүн нас орсон байдаг. За тэгээд энэ түүхийг бид нар мэдээж бүгдээрээ мэднэ Титаник хөлгөө онгоцны тухай түүхийг. За тэгвэл 1948 онд сүнсэн хятадын Ferry гэж яриад байгаа гатлаг онгоц осолдоход ойролцоогоор 4000 хүн нас орсон байна. Тэдний бүгдээрээ мэдэж гэнэ үү. За тэрнээс гадна 1987 онд Donna Paltz гэдэг бас нэг гатлаг онгоц Ferry живхэд 4345 хүн амиа алдсан байдаг. Энэ бүгдийг бид нар мэдэхгүй явж нэг хүн мэддэггүй гэж бичсэн байдаг. Тэгвэл Титаник хөлгийн талаар мэдгүй хүн байхгүй. За энэ мэдээж юутай холбоотой вэ гэхээр тухайн хөлөг онгоцны мэдээж гоё түүх, баян усууд сууж явж исэн, зорчиж исэн гэдэг түүх. За тэгээд тэр онгоцны ослоос амьд гарсан хүмүүсийн ярьсан тэр яриа, story. Тэгээд мэдээж Титаник гэдэг блокбастер кино байгаа. Тэгээд тэр киноны ачаар бид нэр Титаник хөлөг онгоц гэдэг тэг онгоцны тухай, ослын тухай маш их мэдээлэл, маш их одоо гоё түүхийг мэддэг байгаа. За тэгээд энэ нь бол яг ерөөсөө л best story wins гэдэг одоо тийм энэ нэг агуулгыг харуулсан гоё жишээ яваад байгаа. Гоё ярьж чадж гин үү, хүнд хүргэж чадж гин үү, хүний анхаарлыг татаж чадж гин үү гэдэг. Тэгээд тийм болохоор ер нь хэн хамгийн сайн story ярьж хүмүүсийг татаж чадна, тэр хүнд амжилтанд хүрэхэд ерөөсөө ямар ч асуудал байхгүй. Хамгийн гол нь хүний анхаарлыг татчих хэрэгтэй, сторигаа гоё ярьдаг байх хэрэгтэй. Тэр хүн худлаа ярьж гин үү, үний ярьж гин ерөөсөө хамаа авахгүй. Яг л манай Монголын улс төрчийг манайхан ч бас сайхан гоё ярьж чаддаг, хүмүүсийг анхаарлыг татж чаддаг. Тэгээд тийм байх юм бол та мэдээж цаашаа явна, хожно амжилтанд хүрнэ гэсэн санааг энэ бүлэгт гаргаж ирсэн байдаг. За надад сэтгэл хүлдээсэн 3 дахь бүлэг нь юу гэхээр маш амархан, маш хурдан, маш их гэдэг энэ бүлэг байгаа. За энэ бүлэг эхлэхэд маа зохиолч маань дэлхийн толгой байчуудын нэг хөрөнгө оруулагч Warren Buffett гэдэг хүний тоглоом шогломор хэлсэн нэг үгээр ишлэл татсан байдаг. За тэр нь юу гэсэн гэхээр чи 9 эмэгтэйг зэрэг жирэмслүүлснээр хүүхдийг 1 сарын хугацаанд хийж чадахгүй гэж тоглоом шогломор хошигнож хэлсэн байдаг. За тэгээд хүмүүс ямар нэгэн ашигтай, үн цэнтэй, хэрэгтэй юм болоод дараах асуултуудыг асуудаг гинэ. Ерөнхийдөө да ялангуяа ашигтай хөрөнгө оруулалт одоо ямар нэгэн ашигтай скил, ямар нэгэн өөрт ашигтай ямар нэг юмыг олцоод хамгийн хурднаар яаж хамгийн хурднаар авах вэ? Яаж хамгийн амархнаар авах вэ? Яаж 2 дахин хурднаар энийг ингээ гүйцэлдүүлж юм ингээд болгочих уу? Эсвэл яаж 2 дахин их ашиг олох вэ гэж асуудаг гинэ. За энэ асуултуудыг манай зохиолч маань хэлэхдээ мэдээжийн ойлгомжтой асуултууд гэж хэлсэн байдаг. За тэгтээ түүх биднэрт арай өөр зүйл заасан байдгаа гэж бичсэн байдаг. За бүх юмд хэмжээ хязгаар гэж байгаа, хурд гэж байдаг, байгалийн хууль гэж байдаг. За тэрийг хэтрүүлэх юм бол ихэнхдээ бидний хэлдгээр одоо нуухыг авах гэж байгаа нүдийн сохлон гэж юмыг хурдан одоо байгалийн хуулиас тэгж
давуулж ингэж хийх юм бол ерөөсөө болохгүй гэсэн санааг энэ бүлэгтээ бичсэн байдаг. За тэгээ мэдээж хэрэг энэ бүлэгт маш гоё богино түүхүүдийг болсон явдлуудыг жишээ авч бичсэн байдаг. За нэг жишээ нь болохоор Роберт Wadlow гэж дэлхийн түүхэнд хамгийн өндөр хүн байсан гэж бичсэн байдаг. За тэгээд тэрээр 7 настай байхдаа 182 см байсан. За 11 настай болсон чинь 2 м 13 см тийм өндөр болсон байсан гэсэн. За тэгээд 22 наснда харамсалтайгаар нас барахдаа 2 м 71 см өндөр 226 кг жинтэй байсан гэж бичсэн байдаг. За хэрв ийм хүн одоо кинонд гарах юм бол мэдээж супер баатар болсон байгаа. Хинээс ч гүйцэхдэггүй, амар хурдан, хүчтэй, хинч дийлдэхгүй те. Гэхдээ харамсалтай нь түүний амьдрал там байсан гэж бичсэн байдаг. Тэрээр хөлөө зөөж ядан явдаг байсан. Тэгээд зүгээр зогсож чаддгүй ингээд нэг ханд налаад зогсдог байсан. Тийм үү, зогсоход маш хэцүү. Ер нь амьдрахад босоод ингээд явхад өдөр тутмын одоо ингээд бид нэр хийдэг мэдээж ин одоо ингээд юмнуудыг хийхэд маш хэцүү байдаг байсан гэж бичсэн байдаг. Тэгээд хэрв тэр Роберт Wadlow гэж нас бараагүй цаашдаа ингээд өсөөд тэг ингээд өндөр болсон бол зүгээр ингээд алхахад шууд хөлнийх нь ясанд хугархаар тийм үлэмж биетэй аврах хүн байсан гэж бичсэн байдаг. За тэгээд энэ түүхээр зохиолч маань юу гэж хэлэх гээд байна гэхээр хүнийг 3 дахин томсгоод 3 дахин илүү үзүүлэлт перформанс гаргаж авч болдгоо маа, байгалийн хууль гэж байдгиймаа. Тэгж одоо байгалийн хууль тэгж ажилдгоо маа гэж бичсэн байдаг. За тэгээд хүний бие организм ер нь тэгж ажиллахгүй 3 дахин том болоод 3 дахин хүчтэй болоод 3 дахин хурдан болоод 3 дахин ухаантай болно гэж тийм байдгүй. Тэгээд тийм учраас байгалийн хуулиараа л байдгиймаа гэсэн санааг биччихсэн байдаг. За бас нэг гоё жишээ нь модны тухай бичсэн жишээ байдаг. За тэгээд тэр нь яадаг гэхээр шинэ мод тариад мод ургахтаа эхний хэдэн жилдээ өөр моднуудын сүүдэрт ингээ ургатын гинэ. За тэнгүүд шууд нарны тусгал байхгүй одоо тийм мод удаан ургадаг. За тэгээд удаан ургах процессондоо юу болдог гэхээр мод маш нэгтралтай хатуу болж ургатын гинэ. Тэгээд том болохоор маш бат бөх хөгшин мод болдог. Тэгвэл шууд ямар ч одоо өөр мод байхгүй зэлүүд тийм цүлд авчид мод тарихад шуур надны тусгалтай мод маш хурдан ургадаг. Гэхдээ маш хурдан ургах хугацаанд мод маань одоо өөр нь ямар ч нэгтралчлал байхгүй хатуу биш зөөлхөн мод байлдаг. За тэр зөөлхөн мод нь яад юм гэхээр ямар нэгэн мөөгөнцөр ямар нэгэн хурдан шавьчинд идэгдэхтэй амархан байдаг. Тэгээ тийм учраас тийм цүлд тарьсан моднууд хизээч тийм хөгшин бат бөх тийм төсвөртэй мод болдоггүй гэж бичсэн байдаг. За энэ нь бас мэдээж хөрөнгө оруулалтын дээр бас ялгаагүй хурдан хямдхан аргаар үзвэл ерөнхийдөө дампуурна гэсэн үгээ гэж бичсэн байдаг. За энэ бүлгэрээр зохиолч маань биднэрт юу сануулсан бэ гэхээр ерөөсөө юм бүхэнд байгалийн хууль гэж байдаг. За тэр байгалийн хуулийг зөрчих юм бол болохгүй гэсэн санааг бичсэн байдаг. За надад сэтгэл үлдээсэн дөрөв дэх бүлэг нь юу гэхээр ер нь юм хэцүү байх хэрэгтэй гэдэг бүлэг байдаг. За энэ бүлэг маань эхлэхдээ юмыг хялбар аргаар товчлох ямар аюултай байдгийг гэдгийг харуулах зорилгоор нэг жишээгээр эхэлдэг. За 1846 онд Donner гэдэг гэр бүлээр ахлуулсан 86 хүн одоогийн Illinois мужийн Springfield гэдэг хотоос Калифорни мужид одоо сууршихаар ингээ хөдөлсөн байдаг гэж тийм түүх байдаг. Одоо энийг болсон явдал. Төлөвснөөр ингээ явах юм бол ер нь хэдэн сарын аялал байсан гэж бичсэн байдаг. Түүнээс гадна цаг агаарын аюултай нөхцөл дээрээс нь мэдээж Америкийн одоо уугуул иргэдийн халдлагад маш юм өртөжсэн тийм аюултай тийм нөхцөлт гэж явсан аялал гэж бичсэн байдаг. Тэгж явсаар замынхаа дунд Ohio мужийн одоо хайгуулч Lansford Hastings гэдэг хүнтэй таралдаад одоо түрүүний ятгалганд оронгуудаа замаа 3-4 хоног товчлохын тулд тэр хүний заасан замаар явсан гэж. За тэгэд Lansford Hastings гэдэг хүний хэлсэн бүх юм нь худал байсан. За юу 3-4 хоног замаа хэмнэх 4-5 сараар замаа хурцгаад дээрээс нь 1847 оны Америкийн түүхэнд болсон хамгийн аюултай зудан дүртөө. Тэгээд замдаа цаашаа явж чадахгүй тэндээ ингээ буудлахаар болоо. Тэгээд тэр 84 хүний тал нь нас ураа. Тэгээд сүүлдээ бие биенээгээ идээд бүр сүрсэн байгаа тэр. Тэгэхээр энэ түүхээр биднэрт юу гэж хэлэх гээд байна гэхээр амьдралд юмыг товчилж болно. Гэхдээ бүх юмыг товчилж болдгоо маа. Бүх юм дээр шорткат гэж юм байдгүй маа. Тэр хэрэг шорткат гэдэг юмыг те юм ямар нэг юмыг товчлох гээд амнахнаар ингээд хийх гээд үзэх юм бол болтгүй маа. Энэ бол байгалийн хууль юм а гэдгийг энэ жишээгээр харуулж өгсөн байна. За энэ мэтчлэн мэдээж маш гоё богино түүхүүдийг жишээ авч бичиж өгсөн байдаг. За тэгээд энэ бүлгийн ерөөсө гол санаа нь амьдралд бүх юм үнэтэй байдаг. Тэр үн нь шагналаасаа хамаарат reward үр дүнгээс хамаарат янз бүрийн үнэтэй байдаг. За тэгээд тэр үн нь болохоор ямар ч шоших байдаггүй. Ямар нэг үн байхгүй. За тэр нь ихэнхдээ юу байдаг гэхээр ерөөсөө хөлс хүч. За нулимс, төсвөр төвчээр, олон цагийн хөдөлмөртэй, байнгын түгшүүр, стресстэй байдал гэж үзсэн байдаг. Тийм болохоор ихэнхдээ энэхүү үнийг түлхэхэд
За цаана гарч байгаа ашиг нь цаана гарч байгаа тэр үр дүн биднэрт ашигтай байдаг гэж бичсэн байдаг. Одоо үүнийг ойлгох хэрэгтэй. Амьдралын үнийг заавал түлэх шаардлагатай байдаг юм аа. Тэгэхгүйгээр ямар нэгэн товчлол, ямар нэгэн хямдхан, ямар нэгэн шорткат ингээд хийгээд явж болдгоо маа. Тэг ихэнхдээ тийм юм байдгүй маа гэж хэлсэн байдаг. За тэгээд тэрнээс гадна амьдралд үнгүй юм гэж бол байхгүй. За үнгүй юм бол ерөөсөө хавханд л байдаг гэдгийг дахин нэгэн сануулж бичсэн гоё бүлэг болсон байна. За надад сэтгэл үлдээсэн 5 дахь бүлэг нь болохоор одоо ч ойлгож байна гэдэг бүлэг байгаа. За энэ бүлгэн дээр хүн ерөөсөө өөрөө туулахаас нааш ойлгодоггүй гэж. За тэгээд ном уншиж, сурч болно, ямар нэгэн YouTube үзэж болно, ямар нэгэн подкаст сонсч болно, мянган ном уншсан ч болно. Гэхдээ ихэнхдээ яад юм гэхээр тим их олон мэдлэг олж аваад, тим их олон юм уншаад ингээд хүнээс сонсоод ингэсэн ч гэлээ. За яг юу хийх, яах ёстойгоо хүмүүс мэддгүй гинэ. Өөрөө туулж мэдхээр л хүмүүс ойлгодог гэж. За тэгээд мэдээж энэ бүлэг маань бас гой жижигхэн story, жижигхэн түүхүүдийн тухай жишээ болгож авсан байдаг. За тэгээд Америк нэгдсэн улсын 33 дахь ерөнхийлөгч Harry Truman гэдэг хүний хэлсэн ишлэлийг энэ дээр бичсэн байдаг. За тэр Harry Truman юу гэж хэлсэн гэхээр хойч үе хизээч өмнөх үеэсээ суралцахгүй. Амьдрал тэднийг шанаадах үед л нэг юм сая ойлгож суралцаж эхэлдэг гэж хэлсэн байдаг. Өмнөд Африк ээжтэй, Швейцар автай, тэг өмнөд Африкт өссөн дэлхийн комедиан Trevor Noah гэж комедиан хүн байдаг. За тэр нэг удаа өмнөд Африкийн апартheid гэж аюултай нэг юм гадуурхаг үзэлдэг тийм юм байдаг. Тэгээд түүний тухай хэлэхдээ айдас цөхрөл хоёрын тунгийн тааруулж чадах юм бол хүмүүсээр юу ч хийлгэж чаддаг юм аа. Юу ч хийлгэж болд юм аа гэж хэлсэн байдаг. За тэгээд апартхайдыг ямар нэгэн хүн бид нэр өөрөө биеэрээ туулж үзээгүй л бол айдас цөхрөл юу байдгийг, айдас цөхрлийг давахын тулд юу хийхээс буцахгүй юу хийж болдгийг гэдгийг бид нар өөрсдөө биеэрээ толохгүй л сонсоод юу байдаг гэдгийг төсөөлж ойлгож чаддгүй гэдэг одоо тэр санаа гаргаж ирж бичсэн байдаг. За яг үүнтэй адилхан нацист германчуудын тухай нэг жишээг авсан байдаг. What We Know гэдэг номны одоо зохиолчийг сурвалжлага хийгээд тэрнтэй ярилцсан байдаг. За тэр хүн юу гэж ярилцсан гэхээр яагаад германчууд гиг вэнэт буруу гэдгийг мэдсээр ээжиж Адольф Хитлер гэдэг хүнийг гарч ирэхээр дэмжиж хүмүүсийг хорлоод хүмүүсийг алан хядаа тэгээд тийм дэлхийн 2 дугаар дан гэдгийг өдөөч үү гэд асуусан чинь одоо дэлхийн 2 дугаар дайны дараа тэр амьд үлдсэн нацист герман хүн ингэж хэлсэн баг. За ихэнх германчууд Адольф Гитлер гэдэг хүнийг Адольф Хитлер гэдэг хүнийг дэмжсэн. Яагаад тэгэхээр 1923 онд одоо манай улсын инфляц хэдэн тэрбум дахин өссөн байсан. Ажилгүйдэл ихтэй, гэмт хэрэг ихтэй. Бид нар ингээд сүнжи суус байсан. Тэгэхэд тэр үед Адольф Хитлер гэдэг хүн шин санаа дэвшүүлээд шин юм гаргаж ирээд тэгээд бидний амьдрал дээшилсэн. Яа харахгүй дээшилсэн. Хичнээн 10 жил 20 жил ажилгүй байсан хүн ажилтаа болоод эхэлсэн. Орлоготой болоод эхэлсэн. Бидний амьдрал үнэхээр сайжирсан. Тийм учраас биднэрт яагаад ч тэр хүнийг дэмжихгүй байх тийм шалтгаан байгаагүй. Ямар ч тэр хүнийг юу ч хэлжсэн бид шууд дэмжиж хийж исэн. Ер нь чамд ингээ хүн туслалаа гэхэд дараа нь тэр хүнийг юм хэллэхэд үгүй гэж хэлэх ямар ч тийм боломж байдгүй маа гэж бичсэн байдаг. Тэгээд за тэгээ энэнгүүрээ зохиолч маань юу гэж хэлэх гээд байна гэхээр чи ямар нэг юм төсөөлдөг, ямар нэг боддог, төлөвлөдөг. Тэгээ яг үнэхээр өөрөө биеэрээ туулаад өөрөө үзээд ирэхээр юм арай өөр байдаг юм аа. Эн чинь нэрээ ийм байдаг юм байна штэ. Нэрээ хүн тэр хүн ингэж хэлээдсэн чи ийм очтой юм байна штэ гэж бодогдуулд юм аа гэсэн санааг бичсэн байдаг. За тэгээд энэ ном маш сонирхолтой бичсэн. Монгол хэлээр гарсан үг нь мэдгүй. Ямар ч Psychology of Money гэдэг ном Mona the English Bookstore бол гараад ирсэн юм байлээ. Тэгээд Mona-гийнхэн үзжээвэл энийг бас Монголд оруулж ирээрээ маш гоё ном. Хатад бол амар их юм бодогдвол миний унших дуртай номнуудын нэг байгаа. Morgan Housel гэдэг. Тэгээд New York Times bestseller ном байгаа. Энэ хүртэл та бүхэндээ тэсэж хамт байсанд баярлалаа. Энэ номыг олж уншаарай. Тэгээд карьертаа өөрийнхөө шийдвэр, өөрийнхөө санхүүгийн шийдвэр, өөрийнхөө карьерийн шийдвэр, өөрийнхөө хувь хүний хөгжилд энэ номыг уншиж нэмэр болоорой гэж та бүхнээс хүсмээр байна. Ингээд дараа уулзлаа. Түр чао.